За сайн байцгаана уу. Дахин шинэ өглөөний мэнд төргий. Тэгээд 7 хоногийн эхний өдрөөс эхлээд үгийн цагтай хамт байгаа танд баярлалаа. Хамтдаа үргэлжлүүлэн эзний үгнээс суралцгаая. Тэгээд энэ өдрийг бас эзний үгийг тунгаан бодож түүний оршихуйд, түүний ишлэлт ойлголт дотор байхын төлөө хамт залбирцгаая. Энэ цагийн эхнээс нь дуустал эзэн өдөрт болтугай гэж та бас хамт залбираарай. Их эзэн минь ээ, бид энэ цагийг танд даатгаж байна. Энэ цагаар дамжуулан бид яг одоо таны хаанчлалын талаар, таны тухай, таны тэр төгс ариун оршихуйн тухай, таны бидэнд төлөвлөсөн тэр итгэлийн дуудлага, тэр итгэлийн ялгуусан ялалцтай амьдралын талаар бас тунгаан бодож өнөөдөр тантай хамт байхын тулд энэ цагийг та эхнээс нь дуустал өрөөж өгөөрэй гэж бид хамтдаа Есүсийн нэрээр даатхан залбирлаа. Амен. За тэгээ хамт залбирсанд баярлалаа. Тэгэд нийт 2 дахь өдөр бид нэр ер нь бол итгэлийн талаар за мөн Бурханы яг энэ дэлхийд хүсэж байгаа бидний амьдралд бидний зүрх сэтгэлд бас хүсэж байгаа тэр итгэлийн дуудлага юу болох талаар хуваалцсан. Тэгээ итгэлээр Бурхан биднийг аврахаар тогтоосон бөгөөд Бурхан бас бидний зүрх сэтгэлийн нэгдүгээрт байж тэр хаан ширээнд байхыг хүсдэг. Тэр байх зохистой тэр агуу Бурхан гэдэг талаар ярилцсан баг. Тэгээ Еврей номын 11-р бүлгээс эхлээд бүгдээрээ 1-ээс 10 дугаар ишлэл хүртэл уншсан байгаа. Тэгээд Еврей номын бичигч маань яг энэ 11-р бүлгийн итгэлийн талаар бичгтээ хуучин гэрээг тэр чигтэн ингэж хамгийн чухал гэсэн үйл явдлуудыг базаж яг ийм маш чухал ийм бичээсийг бичсэн ба. Тэгээ өнөөдөр бүгдээрээ баг зэрэг хэдэн ишлэл үсрээд 29-оос 32 хүртэл уншия. За хамт уншия. Итгэлээр тэд хуурай газараар явж байгаа юм шиг улаан тэнгисийн дундуур гарсан. Египтчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив. Итгэлээр Ерихогийн хэрмийг 7 өдрийн турш тойрсны дараа тэр нуржээ. Итгэлээр яхан им Рахаб туршуулуудыг амар тайван зочсны дараа дуулуургүй хүмүүстэй хамт амь өргөдөөгүй юм. Би бас юу ярих вэ? Хэрэг би Гидеон, Барак, Самсон, Ефта, Давид, Самуэль болон иш үзүүлэгчдийн тухай ярил надад цаг хүрэлцэхгүй. За энэ хүртэл уншия. За энэ дээр өмнө бидний яг уншихаас алгассан хэсэг дээр бол Авраам, Исаак, Яаков за тэгээд Мосегийн итгэлийн талаар гарсан байгаа. Тэгээ үргэлжлүүлээд 29 дээр болохоор Израильчууд яг Египтийн одоо боолчлоос чөлөөлөгдөөд Мосегоор удирдуулаад улаан тэнгисийг гацсан хэсгийг одоо гаргаж байна. Тэгээд тэдний одоо амлагцсан нутаг руу ороод одоо Мосе нас бараад Йошуа ард түмнийг удирдаад шинэ үеийнхэн одоо амлагцсан нутагт орж хамгийн ихний хотыг эзэлсэн тэр цаг үе дээр бас авчиж байна. Тэгээд яг тэр цаг үед болсон нэгэн чухал үйл явдлыг бас онцлсан байна. Тэр Ерихо хотыг байсан янхан ийм Рахаб нэгэн маш чухал онцлог үйл явдлаар дамжуулаад бас сүйрлээс аврагдж байгаа тухай. За энэ хэсгүүдийг яагаад ингэж онцолж оруулсан юм болоо гэж бас анхаарал татна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд ялалт итгэлээр ирдэгэ гэдэг сэдвээр богинохон хуваалцах гэж байна. За бүгдээрээ Йошуагийн үеийг эргүүлээд бодъё. Тэгэхээр Мосегийн үе бол бас дуулуургүй ард түмэн байсан. Мосе Бурханы хуулийг 10 хуулийг Бурхантай хамт ууланд залбираад 10 хуулийг Бурханы хуруугаар бүр бичүүлээд авчрах үед Израильчууд тэд алтан тугал хийсэн байсан айл хэдий. Мосе ууланд 40 хоног алгуулчлаа гээд Аароныг төрхраад тэгээд одоо тэд итгэмжүү байсан. Маш
одоо итгэмжгүй маш муухай үйлдэл гаргасан тийм ээ. За ингээд энэ үеийнхнийг бол бид нэр ингээд за ийм зөрүүд үеийнхэн байсан. Тэгээд 40 жил цөлд өнгөрсөн байна. Судлаачдын үзлэгээр бол 4 хоног, зарим нь одоо 4-7 хоног яваал одоо тэр амлагдсан нутг руу орох байсан гэж үздэг. Харин тэд дуулуургүй итгэлгүй байдлаас болоод 40 жил цөлдөө байсан. Тэгээд тэндээ өргөдөж дуусгаад дараагийн шинэ үе Канаан нутг руу Йошуагаар өдөртөө орсон байдаг. За ийхүү итгэлийн үеийнхэн гарч ирсэн. За Йошуа Бурхны тэр өдөрдөмж заавраар эхний хотыг эзэлж байгаа юм. Гайхалтай үйл явдал гардаг. Тэд итгэлээр Ерихогийн хан хэрмийг нураасан. Гэхдээ Бурхан өөрөө яг энэ зааварчилгаа өгсөн. Тэдний хамгийн эхний эзэлж байгаа хот нь байсан. Тэр хотыг дайн тулаанаар эзлээгүй, харин Бурханы өгсөн заавраар тэд 7 өдөр магтаалтайгаар тойрч 7 дахь өдрөө 7 удаа тойроод уухайлан хашгирсан. Яг тэр үед хан хэрэм нуруунсан. Энэ бол маш чухал ялалт байсан. Энэ бол маш чухал Бурханы төлөвлөгөө бөгөөд яг үүгээр дамжуулж Бурхан бас нэгэн чухал мессежийг өгөхийг зорьсон. Энэ ялалт бол тулалдаанаар ирээгүй, харин итгэлээр ирсэн. Энэ ялалт бол хүмүүсийн өөрсдийн хүч чадлаар байгаагүй, харин Бурханы хүч чадлаар байсан юм а гэдгийг харуулсан. Маш чухал иш үзүүлэлт байсан. Энэ бүх ялалтууд Бурханых юм а гэдгийг л хамгийн ихний тэр хотыг Бурхан хэрхэн эзэлж байгаа тэр дүр зургаар өөрийн ард түмэндээ эргүүлээд өнөөдөр үе үеийн итгэгчид мөн өнөөдөр шинэ гэрээний итгэгчид биднэрт маш чухал мессеж өгж байгаа. Тэгэхээр ялалт бол итгэлээр ирдэг гэдгийг маш тодорхой харуулсан. За тэгээ энэ донд нэгэн чухал үйл явдал гарсан. Янхан ийм Рахаб гэж. Рахаб бол бүр тухайн нийгэмдээ одоо янхан гэл ямар л одоо нийгмийн байр суурь ах вэ те маш доогор. Харин энэ эмэгтэй Бурханы хаанчлалд итгэсэн. Израильчүүдийн Бурханд итгэлээ тавьсан байсан. Бид Египтийг сөөрүүлсэн тэр Бурхан Израильчуудтай хамт байгаа. Тэд энэ манай хотыг эзлэх нь дамжиггүй гэсэн Бурхан дээр төвлөрсөн итгэл байсан. Тэр өөр дээрээ төвлөрөх юм бол үнэхээр сул дорой эмэгтэй нийгмийн одоо гарал суур хүмүүсийн одоо дүгнэдгээр бол үнэхээр одоо сул дорой. Харин түүнд итгэл байсан. Тэр итгэлээр сүрлээс аврагдсан. Энэ ч гэсэн маш чухал одоо дүр зураг байна. Тэгээд тэр цонхноосоо доошо улаан уяа унжуулад аврагдаж байгаа. Энэ бүх чухал мессежүүд Христ рүү л зааж яддаг. Ер нь. За ингээд бүгдээрээ тэр улаан уяа ч гэсэндээ тий Христийн цусаар аврагдаж байгаа бэлэг тэмдэг байгаа. Израильчууд дээгүүр өнгөрөх баярыг анх эзэн зааж өгөхдөө Египтийн даяар бүх уугнуудыг устгах тэр устгагч сүнс тэдний дээгүүр өнгөрөхөд харин израильчууд Христийн цусыг биелгэсэн. Хурганы цусыг тотгон дээрээ түрхэд тэдний бүх ууган аврагдсан. Тэгэхээр итгэл бидэнд ийхүү ялтыг өгдөг талаар л хуучин гэрээ тэр чигээрээ Христ рүү зааж байгаа гэдгийг эндээс бас тодорхой харж байна. Тэгээ бид нэр цаашаага үнэхээр энэ ингээд бүх мессежүүд, бүх түүхүүд итгэлийг онцолж байгаа. За шинэ үеийнхэн Ерихо хотыг эзлэх үед эзэлсэн те саян дээр гарч 30 дугаар эшлэл дээр үнэхээр гайхалтай ялалт байсан. Харин Бурхан нэг зааварчилгаа өгсөн тэднийг тэр хотоос юу ч битгий ав гэсэн. Учир нь энэ бол Бурханых. Та нарт хорой цээртэй. Энэ Бурханых. Эндээс та нар юу ч авч болохгүй. Харин яг үүний дараа израильчуудад маш том ялагдал ирсэн. Тэр нь тахал өвчин. Учир юу гэвэл тэдний дундаас Ахаан гэгч хүн хориотой зүйлсээс аваад майхныхаа дор нуучсан байсан. Нөгөө гайхалтай итгэлийн үеийнхэн чинь юу болов? Нөгөө гайхалтай бид ямагт эзэнд итгэн Йошуаг тэгээ Мосег дагж исэн шиг Йошуад
зүтгэн гэсэн тийм гайхалтай итгэлийн үеийнхэн дунд яагаад ийм зүйл тохиолдог гэдэг асуулт. Тэгэхээр цаашлаад бүгдээ ингээ харахаар яг энэ Йошуагийн дараа шүүгчд ном эхэлж байгаа. Тэгээд Израильчууд эзлэх ёстой бүх хотыг эзлээгүү. Канаанчуудыг амьд үлдээсэн, зарснаар болгож одоо өөрсөндөө ашигтай байдлаар эргүүлсэн байдаг. За энэ байдал нь том зургаараа юуг харуулж байгаа гэхээр энэ ер нь хүмүүсийн одоо дуулуургүй байдал, тэд хэдийгээр мундаг ялгуусан ялалтыг авсан боловч энэ нь тэднийх байгаагүй. Тэдний өөрсдийн хүчин зүтгэлээр ирсэн ялалт байгаагүй, хүмүүсийн сул дорой байдлыг л харуулж байгаа. Харин Бурханд итгэсэн итгэлээр тэрхүү ялалт ирдэг. Харин хүмүүсийн хувьд бол тэд итгэмжгүй байсан. Тэд адилхан л гин нүгэлтэй хүмүүс байсан гэдгийг л маш тод харуулдаг. Энэ байдлыг маш тод одоо бас дүгнж болох одоо цаашаага яг адилхан дүр зургууд маш их давтагддаг. Шүүгчдийн үеийн дараа хаадууд гарч ирнэ. За хамгийн ихний хаан Саул бусдаасаа толгой өндөр мундаг хүмүүсийн нүдээр бол тийм хүн байсан. Гэвч мөн л яасан итгэлээр унсан, тэр тослогоогоо алдсан, бурхан дуулуургүй байсан. Давид гарч ирнэ. Давид үнэхээр хаанчлалын оргил үеийг харуулдаг. Тэр бурханы зүрх сэтгэлийн дагуу хүн байсан. Гэвч тэр Давид бас гин нүгэлд хутгалдаж байгааг Библи харуулдаг. Тэгэхээр энэ бүх зүйл юуг харуулж байна? Хүмүүс өөрсдийн хүчээр бурханы хаанчлалыг байгуулж чадахгүй гэдгийг л харуулж байна. Бурхан хаанчлалаа байгуулахыг хүсэж байгаа. Энэ дэлхий дээр байгуулахыг бурхан өөрийнхөө хаанчлалыг байгуулж байгаагаа маш тодорхой харуулсан боловч энэ хаанчлал нь хүн дээр суйрлаагүй. Хүний хичээл зүтгэл дээр биш. Хүмүүсийн бардан бахтал, хүмүүсийн давуу чанар дээр биш, харин итгэлээр ирдэг бурхан төвтэй гэдгийг л харуулж. Энэ хүн төвтэй хаанчлал биш, харин бурхан төвтэй хаанчлал юм. Тэгэхээр хүмүүсийн асуудал бол тэдний доторх дуулуургүй байдал, гим нүгэлт чанар байсан. Тэгэхээр өнөөдрийн хувьд бид нэр итгэлээр ирдэг бурханы хаанчлалын талаар хуваалцлаа. Мөн бид нэр заримдаа яг өөрсөндөө найдацсан явж идэг. Би маш их залбирсан учраас, би мацаг барьсан учраас би 7 хоногт тэдэн удаа чимээгүй цаг хийдэг. Би Библиэд тэдэн бүлэг уншдаг гэж өөр дээрээ төвлөрөх үед бид нар маш том алдаж эхэлдэг. Яагад гэвэл хүний хүчин зүтгэл бол хязгаартай. Хүн нэг хэсэг сайн явж болно, нэг хэсэг сахилга баттай байж болно. Гэхдээ л хизээ нэгэн цагт ядардаг, туйлддаг, ундаг, сорилтонд ордог. Харин бид өөр дөрөө ийхүү төвлөрөх үедээ нэг бол хит бардан болдог. Бусдыг шүүдэг, би ингэсэн тэгсэн. Би ийм учраас та нар ингэх ёстой. Та нар яагаад ингэхгүй гэх мэтчил. Нэг бол өөрийнхөө сул дорой байдлыг хараад, гим нүгэлтэй байдлыг хараад бүр өөрийгөө одоо маш доогуур үнэлээд сэтгэлээр унсан ийм хүн болдог. Тэгэхээр энэ хоёрын хооронд маш өндөр савлгаа байдаг гэсэн. Харин итгэлийн амьдрал бол арай өөр, илүү давуу зүйлийг бидэнд бэлдсэн байдаг. Тэгэхээр маргаашийн үгийн цагаар яг энэ талаар үргэлжлүүлэн хуваалцсан. Бурхан бидэнд хэрхэн тэр ялалтыг, тэр тогтвортой өдөр бүрийн тэр ялгуусан ялалтыг бэлдсэн болохыг хамтдаа маргаашийн үгийн цагаар хуваалцсан. Харин өнөөдөр бид нэр ялалт бидний хичээл зүтгэлээр ирдэггүй, харин итгэлээр ирдэг юм а гэдгийг л хамтдаа тунгаан бодцгоё. Өөртөө биш, Бурханд найдацгаая гэж та бүхнийг уриалж байна. Өнөөдрийн үгийн цагийг дуусган хамтдаа залбирцгаая. Тэмээ их эзэн минь, таны ялалт, таны хаврал, таны гайхалтай төлөвлөгөө бидний амьдралд бэлдсэн тэр ялгуусан ялалт зөвхөн итгэлээр ирдэглээ. Энэ бол хүн төвтэй биш. Бидний хичээл зүтгэл ямар байхаас үл шалтгаалж танаас бэлэг болон ирдэг тийм ялалт билээ. Энэ ялалтыг өнөөдөр бид итгэлээр хүлээн авч өдөр бүр
амсаж алхахад та бидэнд туслаарай. Бид өөрсдөн дээрээ биш, өөр ямар нэг зүйл дээр биш, зөвхөн танд найдаж, танд итгэж, таны ялалтыг авч сурахад туслаарай. Энэ өдрөө танд даатгаж байна. Эзэн та өөрийн үгээр, өөрийн оршихугаар хамт байж удирдах өгөөрэй. Есүсийн нэрээр даатган залбирлаа. Амен. Эзэн бурхан таны ивэх болтугай маргаашийн үгийн цаг дээр дахин уулзцаая.